За сайн байцгаана уу. Хоёр дахь лекц маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өчигдөр та бүхэн систем амжилтыг залгих гэдэг буюу 100%-ийг бид нар төлөвлөгөө гэж боддог бол системээр бол 1000% хийх боломжтой талаар өөрийнхөө кейсээр тулгуурлаж мэдээл хуваалцсан. За өнөөдөр бид нар хоёр дахь сэдвийн хичээлийг авахд бэлэн болсон байна. Энэ болохоор дансны арга буюу хадгаламжийг хуваах гэдэг ийм агуулгатай хичээл байгаа. Тэгээ энэ бас миний амьдралдаа хэрэгжүүлж хэрэгэлдэг жишээ кейс гэсэн үг л дээ. Микрофон болгоч. За тэгэхээр за энэ дээр юу яригдах юм бэ гэхээр ер нь эхлээд ингээ хадгалах эхлэл бол хоёр дансны арга. Би өнгөрсөн хичээл дээр 6 дансны аргын талаар та бүхэнтэй товч мэдээлэл хуваалцсан байна. Өнөөдөр болохоор би хадгалаад эхэлсэн, 6 данс нь ажиллаад эхэлсэн. Тэгэхээр одоо олон дансны систем рүү яагаад ингэж орсон гэдэг өөрийнхөө одоо тэр шалтгааныг гэх юм уу те надад тулгарсан дараагийн бэрхшээлийг юу хийсэн бэ? Хадгалж эхэлсний дараагаар надад ямар одоо бэрхшээлүүд бий болсон бай тухай та бүхэнтэй энэ удаагийнхаа хичээлээр ярилцах болно. За энэ бол мэдээж дансны арга буюу их мөнгийг одоо тогтоох шалтгаан хадгаламжийн хуваагдал гэдэг ийм агуулгатай ийм хичээл бэлдсэн байна. За тэгэхээр энэ дээрээс бүгдээр ингэж явуулаад үзье тий. За эхний зүйл бол энэ харьцуулсан мэдрэмж гэж байна. Танд харагдаж байгаа тий. Харьцуулсан мэдрэмж. Тэгэхээр хэн нэгнээс илүү гэдгийг мэдих хэрэглээгээ тэнцвүүлэх. За нөгөө талаараа бол нэг өргөл урсдаг тий. За тэгээ бас ямар нэгэн зорилт төр хэрэглэхээ мэддэггүй зорилготой хадгаламжийг одоо цөөлөх ёстой гэсэн ийм товч мэдээллүүдийг бас энэ хажуудалд нь тэмдэглэсэн байна. За энэ харьцуулсан мэдрэмж гэдэг дээр нэг маш чухал зүйлийг хуваалцъя. Надад ямар мэдрэмж ирсэн бэ гэхээр би жоохон хадгалаад эхэлсэн чинь миний дансанд 5 сая тий ингээд 10 сая төгрөг болоод эхэлсэн үед эргэн тойрныхоо хүмүүсийн санхүүгийн амьдралыг сонирхож эхэлсэн. Та ер нь хэдэн дөрөвний хадгаламжтай юм бэ гэдэг ихчээсээ асууж үзлээ. Манай ихч бол юу хадгалж байгаа мөнгө байхгүй штэ. Яаж одоо ингээд бизнесээ хийдэг. Манай ихч грант дээр одоо цүнхний дэлгүүртэй. Тэгээд яаж бизнес хийдэг. Бизнесийн үр зээлийн түрээсийн мөнгө гэж надад ярьж байсан. Хүргэхаас асуугаад үзлээ. Гэсэн юу хадгаламж яриад байгаа юм бэ? Ямар гоё юм ярьдаг. Их орлоготой үнд байдаг бах та гэсэн. Манай ээжид бол байхгүй. За тэгээд эргэн тойрныхоо хүмүүсээс өөр одоо бусад хүмүүсээс ингээ асуухлаар хадгаламжтай болдохгүй байхгүй. За тэгээд найз нараас асууя те. За одоо миний эргэн тойронд байгаа найз нар манай багын найз нар байна. За надтай хамтдаа одоо жишээлбэл бид нар байгуулаад төрөмс байгуулаад ажиллаад ивжсэн залуучууд байна. Бүгднийх нь амьдралын санхүүгийн амьдралыг дансын сонирхлоор байсан мөнгөөрөөсөө машин авчлаа. Байсан мөнгөөрөөсөө жоохон мөнгөний боломж гаргахлаар нь уцаа сайжруулчлаа. Ерөнхийдөө ярианууд бол мөнгө ороод ирэнгүүт бүгдээр үрчдэг хүмүүс болоод тавирсан байсан. Гэтэл би наана 10 сая төгрөгт. Харьцуулаад үзэхэд надад ямар зүйл мэдрэмж төрсөн бэ гэхээр би тэр хүмүүсийн хажууд альфа буюу хамгийн одоо лагн юм шиг надад мэдрэмж төрсөн л. Яг тэр би мөнгөтэй гэдэг мэдрэмж. Тэгэхээр энэ үед болохоор хүнд ямар зүйл боддог юм бэ гэхээр за ингээ болчих. 10 сая төгрөгтэй л болчих. Би анх их жижигхэн зүйл одоо бодох нь айгүй жижигхэн зүйл төсөөлдөг гэж л те. Дансандаа нэг 10 саятай. За тэгээд нэг хэрэглээнийхээ дансанд бас нэг хөөрхөн сая төгрөгтэй. За ингээл явчих юм бол тэгээд машин шийдэгдсэн, байр шийдэгдсэн. Ингээл та гоё амьдрандаа л гэж боддог гэсэн байхгүй. Гэтэл тэр бол яг үндэ бол үнэхээр тэнэглэл байсан юм хэлээ л те. Тэгэхээр дараа нь яасан гэхээр нэгдүгürt бол ингээд намайг гацаах гэсэн үг байхгүй юм чинь. Яг тэр нөхцөл дээр очиод 10 саятай бол гацах гэсэн үг байхгүй. За ингээд болчлоо шүү дээ. Одоо ингээд сайхан хэрэглэе гэдэг юм гацаа үүснэ гэсэн үг. Тэгээ өөрийгөө хамгийн мундаг гэж мэдэрсэн гэсэн үг эргэн тойрондоо. Тэгээ сэтгэлээ амраач шин гэсэн үг байх л та. Тэгэхээр ингээд сэтгэлээ амраах аюул надад нэгдүгürt нүүрэлсэн гэсэн үг. За хоёрдугаарт юу хийсэн бэ гэхээр хэрэглээгээ тэнцвүүлэх гэж яарсан. Тэр юу юм бэ гэхээр маа нэг найз бол Volkswagen-ы Touareg гэдэг машин 50 сая төгрөгийн үнэтэй машин унаад ирсэн. 40 хэдэн сая төгрөг 50 бага 50 баха. Дараа нь манай нэг дүү байдаг бас Land
200 аваад унтсан. Land 200 Lexus 470 аваад унтсан. Тэгээ дэрийгээ дараа нь 570 болгоод хүү ямар лаг. Одоо би тэгэхээр хоцрох гээд байгаа юм шиг санагдаж байгаа юм. Манай 10 жилийн найз 100 одоо 105 гэдэг үнэ аваад унтсан. Тэ. Тэгэхээр хүн болгоо ингээд нүднээр өсөөд байгаа юм шиг. Тэ ингээд надад санагдаж эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр би яг нэг хоцорж байгаа гэд байгаад байгаа юм шиг тий. Ингээд зарим нь бүр хамгийн багтаа дундаа урын джип унаад гэсэн. За нэг зарим нь бүр байр авч юм, зарим нь бүр хормоо яаж юм. Энэ болгонд бүгдээрээ би хэрэглээгээ тэнцвүүлмээр санагдаж байгаа байхгүй. Сайн компьютер авсан байгаа хажуудлага найзыг хараад би дандаа дөөрөж компьютер авдаг байсан үе бол миний өнгөрсөн удаа бараг 30 нас хүртэлх тэр сүүлийн 10 жилийн амьдрал байсан. Сайн утас авах хэрэгтэй гэдгээ бол байнгын өөртөө сануулдаг байсан. За энэ болгон бол ингээ хэрэглээгээ тэнцвүүлчихээ. Дараа нь тэнцвүүлсний дараагаар хадгалж эхлэе гэдэг бодол маань надад айгуу тийм нөлөөлсөн. Тэгэхээр нөө 10 сая төгрөгөө үрээд машин болох уу, байр болох уу гэдэг зовлон надад тулгарсан гэсэн үг. За гурав дахь нь юу юм бэ гэхлээр нэг хэрвээ мөнгийг ингээд одоо би та нарт энэ дэр харуулж түрүүн бас харуулсан шүү дээ. Хэрвээ нэг хэрвээ мөнгийг ингээд үрээл эхлэх юм бол үрээ дуусчихдаг нэг юм онцлог хүмүүс байдаг. Өмнө нь бол одоо миний хувьд за нэг 2 саяыг хүргээд 3 сая хүргэжсэн жижиг хадгаламж үүсгэжсэн үе мөчлөгүүд бол байдаг. Би тэгтээ тэрийг яг одоо маш сайн хугацаатайгаар санддаг байхгүй. Яг ингээд жоохон цуглуулаад нэг 2 3 саятай болоод эхлэх үед ч юм уу тэр үед л ерөөсө толгоон дотор за аялах хэвээр тий. Угаасаа аялчаа дараа нь хадгалчихъя. Эсвэл одоо ингээд жоохон мөнгө цугласан юм чинь энэгээр уцаа сайжруулад нэг хувц аваад тэг үлдснээ дахиад хадгалаад дахиад сайжруулъя. Гэтэл ерөөсө жоохон цуглуулж байгаа л хэрэглэж үрээл нөө хүмүүстэй хэрэглээгээ тэнцвүүлэх гэж зүтгээл. Тэгэхээр нэг мөнгө үрчглээр хадгалж исэн мөнгнөөс нэг л үрчглээр ингээд шууд тэр ингээд урсдаг юм байна гэдэг. Тухайн үед бас олж харж исэн байхгүй. Тэгэхээр би бол яг хэрвээ нэг л үрчгэл юм бол за тэгэл энэ дуус болох юм байна даа гэж гэдгийг өөртөө ингээд хэлсэн. За тэгээ ямар зорилт дээр хэрэглэхээ мэдэхгүй зорилгоор л хадгалаад байх юм байна гэж боддог байсан. За энэний талаар бүгдээрээ дараа нь бас үргэлжлүүлээд байна. Тэгэхээр надад бол үүсэн зовлон юм бэлээр 10 сая хөрөнгөд хизээч би 10 саятай байж үзээгүй учраас 10 сая яаж одоо үрэх вэ, багасгах вэ, 5 сая болгочоо тэгээ дараа нь буцаад нэмэх үү, хэрэглээгээ сайжруулчих уу тий. Эсвэл одоо хэд хүртэл яг энэ мөнгийг хадгалах юм бэ? Би сая хангалттай хагас жил хадгалчлаа шүү дээ. Одоо болоо ахаа гэдэг ч юм уу ийм надад одоо бэрхшээл зовлонгууд ирсэн. За одоо тэгэхээр энэ асуулт энэ байна. Орлогодоо юу хадгаламжиндаа юу гэдэг нэг юм тий чухал ойлголт байгаа юм л да. За бид нар болохоор за энэ бол хоёулаа балансын ойлголт гэсэн үг. Орлогодоо юу хадгаламжиндаа юу гэдэг нь эхлээд хүний орлого нэмэгдэхлээр би яг өмнө нь лекц сургалтынхаа ажлыг нэг цагийн лекцийг 30 мянгаар 20 мянгаар хичээл заадаг байсан. 20 мянган төгрөгөөр нэг цаг. Гэхдээ айгүй олон хүнд заа штэ. Тэгээ тэр маань ингээд яванда 50 мянга болчихсон. Тэнгууд би өөртөө итгэх нэмэгдэж байгаа. Тэгээ дараа нь 100 мянга болгосон. Тэгсэн чинь манайхан мөнгөө чи одоо арай л дэндүү мөнгө шунж ийн наа чин бол байж болохгүй шүү гэдэг яриач хүртэл явж исэн үе 2008 9 оны үед яригдсэн яриа байхгүй. За ингээд түүний дараагаар лекцэн маань 150 мянга 200 мянга гэдэг ингээд нэмэгдээд өсөд гэлсэн. Тэнгууд хүнд нэг ийм мэдрэмж төрдөг юм байл та. Өөрийгөө нэгдүгürt үнэлэх хүндэмж нэмэгдсэн. Хоёрдугаарт бол миний лекцийн олдоц нэмэгдээд буюу миний хамтарч исэн олон улсын байгууллагатай хамтардаг байсан. Тэр үед хөдөө яваад бид хараад яг бодтой нэг кейс хэлэхэд бол Баян-Илгийн аймаг руу яваад 7 хоноод ирэхэд л ойролцоогоор 2 сая төгрөгийн ажил хийдэг байсан. Ингэнгუთ тэр үед би ямар ч зардалгүй өөрөө тэнцээ очиж зардлаа. Яг эн чинь цэвэр ашиг ярьж байгаа шүү. Тэгээд ийм мөнгө олдог байсан учраас хүн өөртөө ингээд итгэл нэмэгдчихэж байгаа байхгүй. Ерөөсөө 7 хоногийн дотор би 2 сая төгрөгийн ажил хийж байна. Тэгсэн чинь дараа нь бүр тэрийг Апугийн нэг томоохон хэмжээний лекц сургалтын дээр өдрийн 4 байлуу 5 цагийн лекц уншаад би сая төгрөгийн ажил хийжсэн. Тэгээд 4 цаг юм биш үү. Тэгээд 4 цагт бараг 500 мянгаар анх удаа өргөн үнэлгээгээр лекц уншсан гэх юм уу да. Тэгээд ийм үнэлгээгээр уншичаад за би өөр ингэ цөв авчих юм байна гэж бодсон. За энээсээ болоод би орлогодоо яг энэ төлөв нь хүнд нэг юм өгдөг юм байна л те. Орлогодоо итгэдэг ийм төлөв өгдөг.
Орлогодоо итгэх нь ихлээр юу юм бэ гэхээр шууд зээл авч эхлэх магадaltaй гэсэн. Би бол яг тэр үед бол утас лизингдсэн, гэртээ тавилга авч ирсэн, буудлаа авч ирсэн, хүнээс түр зээлээд авчигээд шууд зээлж ирсэн, машинаа сайжруулж ирсэн. Анх машингүй байж байгаа Wingrove гэж машин авсан. Дараа нь тэрийг юу Grand Mark 2 болгочихсон. Тэгэхээр би бол орлогодоо итгэцэн гэсэн. Эхлээ шууд орлогодоо итгэцэн. Ингээ орлогодоо итгэсэн учраас миний зардал томроод эхэлчихэж байгаа байхгүй. Гэтэл хадгаламжиндаа гэсэн чи хадгаламж байхгүй. Миний аюулгүй байдал байхгүй. Гэтэл орлого өөрөө ямар төлөвтэй юм бэ гэхээр өндөр орлож байгаа үеийн дандаа байж чадах уу гэдэг асуултыг биднээс асуудаг байхгүй. Тэгэхээр жишээлбэл одоо оюутлахад ажилд орсон хүмүүс бол орлогодоо итгэцэн зөндөө байдаг. Гэтэл нэг удаагийн одоо зөрчлөөс ч юм уу те эсвэл одоо секторлохонд хэрэгснээс болоод ажилласаа халагдж байгаа кейс тохиолдол зөндөө байдаг. Гэтэл энэ болгоныг хүмүүс мэдэхгүйгээр орлогодоо итгээд тэгэд угаасаа л олчих юм чин дээ эхлээд хэрэглээгээ хангачиг аль ингээ яваад байдаг. Найз наргаа сайхан дайлчи би ямар дандаа ингэжсэн биш гэж боддог. Ээжтэй гэр бүлдээ нэг жоохон тусалчи би дандаа ингэж чадчихсан биш тийм. Яг орлого дээр төвлөрсөн сэтгэлгээгээр явчихлаар бид нар ингээд дампуурдаг. Хадгаламж байхгүйгээр явцсан гэсэн үг. Нөгөө талдаа би хоёр талын балансаар ярих гэдэг нэг түрүү хэлсэн. Нөгөө талдаа хадгаламжиндаа бас бид нар ингээд төвлөрсөн хүмүүс яг өнөөдрийн байдлаар байна. Гэтэл яг одоо би ковидтай холбоотойгоор тайлбарлая. Дансандаа бага зэрэг мөнгө хадгалсан. За нэг 20-30 сая төгрөг хадгалсан байгаа хүмүүс. Би ингээд энэнгээрээ нэлээд удаа амьдрнаа гэж бодож байгаа хүмүүс зөндөө хүмүүс байгаа. Гэтэл орлого тасарсан штэ гэдэг яагаад бодохгүй байгаа юм гэж хэлсэн. Ерөөсө хадгаламж бол орлого байхгүй бол тэрний одоо булгийн их ундраганд байхгүй бол тэр нуур ширгэнэ гэсэн үг байхгүй. Ширгэн. Хэдий том далай нуур байх нь хамаагүй ширгэн гэсэн үг. Ундраг байхгүй бол. Тэгэхээр тэр ундраг гэдэг нь бол орлого байхгүй. Гэхдээ орлого дээр итгэж амьдрна гэдэг бол маш буруу буюу орлогыг хадгаламж руу хийж хадгаламжийг аюулгүй байдлын систем бүрдүүлэх ёстой. Харин хадгаламжиндаа итгээд ингээм амьдраад байх юм бол орлогч нь сүрээд байхгүй болчих юм бол та хадгаламж чинь удахгүй ширгээд буюу алга болно гэсэн ойлголт явагдана гэсэн. Тэгэхээр энэ хоёрын балансыг ярихад бол орлогод итгэж зээл тавьж болохгүй гэсэн. Хадгаламжинд итгэж өнөөдөр зүгээр тайван сууж болохгүй гэсэн. Тэгэхээр таны орлого зогсчихл юм бол ичний хадгаламжтай ичний мөнгөтэй байгаад тэр чинь хормын төдий алгаж устна гэдэг ойлголтыг ярина гэсэн. Тэгэхээр би яг энэ системийг илүү их одоо ойлгож харж эхэлсэн гэсэн үг. За тэгээд тэр утгаараа бол түрүүний одоо өөрийнхөө мөнгийг тэр одоо надад тулгарсан проблемыг орлого олохдоо би шууд ингээд үрээддэг байсан юм байна. Тэгэхээр тэрийг болж эхэлсэн буюу хадгаламж руу гаж эхэлсэн. Одоо ч гэсэн ковид үеэр би хадгаламжиндаа найздаггүй. Орлого яаж дахиад цаашаа тогтвортой үргэлжлүүлэх вэ? Нийгмийн эдийн засгийн байдал хүндрвэл миний орлого багасан. Тэр үед ямар одоо байдлаар хуваарлалт хийх вэ гэдэг ийм сонголт руу орохоос аргагүй болж байна гэсэн. За тэгээ би тэр утгаараа ч гэсэн бас бизнес руу орсон. Бизнес гэдэг нь номоо бизнес гэж хардаг болсон гэсэн үг. За одоо болохоор дараагийн ойлголт бол зорилготой хадгаламжаа цөөл зориулалтаар ангил гэдэг энэ систем энэ арга зүг одоо хэрэгжүүлсэн буюу өндгийг олон сагсанд хий. Ингээд түрүүний тулгарсан проблем байна штэ. 10 сая төгрөгтэй болсон. Одоо яах юм? Нөгөө 10 сая төгрөг чи ингээд хэрэглээ хангагдаагүй. Хувцс муутай. Хоол хүнсний амар хангалттай биш. Гэрт буудан байхгүй. Юу түрээсийн байрнаасаа гараагүй авах юм зөндөөтэй. Тэгээ яг энэ үед одоо юу нэвдэрч таардаг ахуй хэрэглээнийхэн цахилгаан баруунууд нэвдэрч таардаг. Манай лав тэр үед тоос сорогч нэвдэрчээд одоо яана хогоо шүүрдээд ингээд нэг тийм байдал руу орж ирсэн. Тэгээд тэр үед утас одоо чил алга болвол яах юм. Ингээд аюул олон проблем асуудал үүсчихсэн машин эвдрээд эхэлсэн ч гэдэг лөө тийм байсан. За тэгэхээр тэр 10 сая төгрөг ингээ үргэлжлэх гээд маш эмзэг байдлаар очсон байхгүй. Хэрэглээний дансны мөнгө хүрэхээ байгаад эхлэнгууд тэр хадгаламжид үргэлжлэх гээд байгаа байхгүй. Тэр үрхийг хэн шийдэх вэ гэхээр би өөрөө шийднэ. Өөр бас байгаа юм гэхээр байгаа нөгөө өрнүүдээ нэг мөр төлөө дуусгач үл яа гэм бэ гэдэг бодолч байнгын намайг одоо ингээд эргүүллээстэй тийм. Тэгэхээр би өндгийг олон сагсанд хийх хэрэгтэй гэдэг алхам руу орсон. Буюу өөрөөсөө тэр мөнгийг энэ бодол дээр энэ мөнгийг нөгөө талд нь байлгаад байхад би удаан төсвөрлөхгүй юм шиг санагдсан. Тэр 10 сая 15 сая 20 сая болоход нь гүрэлцэж чагаад үрчих гээд байсан л та. Ингууд би
анхандаа бол тэрийг зорилгоор хадгалъя гэж боддог байсан. За би энийг бол за ямар ч нэг хагас жил хэрэглэхгүй гэдэг хугацаан дээр зорилго тавьж үзсэн. Тэгээд нөгөө хагас жил нь болоод дуусчлаа гэсэн чинь би нэг 20 сая төгрөгтэй болсон. Тэгэхээр нөгөө үржих гээд байна те. Хоёрдугаар яасан гэхээр за би энийг одоо юунд зориулъя те, байрны урьдчилгаан дээр зориулъя. Нөгөө зорилго тэгэхээр нөгөө байрны урьдчилгаа авах гэдэг би бүх мөнгөө шавхаад дуусгаа дахиад хоосноос байр чи одоо урьдчилгаагаа хийгээ байрныхаа лизинг хамагчлаа гэхэд дахиад бид нар асуул ирнэ шүү дээ. Сар болго ипотекийн зээлийн 800 900 мянга төлнө гэдэг ийм даалгавар орно. Хоёрдугаар байрны тогтчол хийгдэж эхэлнэ. Гуравдугаар ядчил орж ирэхэд галтаагаа хийгдэнэ. Тэгэл одоо ингээл номын сан бүх зүйл хийгдэж шүү дээ. Тэгэхээр одоо яах юм гэхэлэр нөгөө зорилго буюу одоо энэнгээр ерөөсөө бод авахын төлөө энэнгээр ерөөсөө одоо энэ номын сан авахын төлөө гэж яваад их юм бол би бас л ийм эрсдлийг даван туулж үтсэн учраас энэ намайг одоо ядраасан буюу цөхрөөсөн учраас ямар алхам руу орсон гэхэлэр зорилго биш зориулалтаар мөнгө хадгалъя гэж бодсон. Буюу байр авахгүй цаг нь болохоор байрлал бүх мөнгөө хийдэг биш. Мөнгөнд одоо яг ингээд бод авах хэмжээний мөнгө хүрлээ гэхэд бод авдаг биш. Угаалгын машиныг 500 400 600 мянга болонгууд яг дуусаад яг энэгээр угаалгын машин авах хэрэгтэй биш. Зүгээр л зориултаар гэртээ гэр авахын бараа хэрэгсэлд хэрэглэх зориулалтаар гэдэг хадгаламж. Эрүүл мэнд энэний цаана хамгийн том асуудал бол эрүүл мэндийн асуудал. Хэрвээ өнөөдөр та нар бүгдээрээ мэдчихэе хүний амь нас бол за хагалгаа хэлгэн хорт авдар гэл ингээл ярахад үндсэндээ бол яг хүний амь үнэтэй болсон ба шүү дээ тий одоо юу гэдэг 30 сая 50 сая 100 саяын хандив цуглуулах гад энд нэг энэ хүүхэд энд нэг энэ ахтай энд нэг энэ сайхан бүсгүй залуу ингээд одоо амь нас нь ингээд зүгээр мөнгө л олчих юм бол дээсэн дөрөөн дээр ингээ аврагчих гад байна. Тэгэхээр гэс мөнгө олцгоё гэдэг юм уриалга төвшүүлэл хүмүүс яриад байдаг. Гэхдээ хадгалж яахгүй яасан юм бэ те гэдэг асуулт байхгүй. Тэрийг яагаад ингээ байранд бүх мөнгө өгсөн юм бэ те. Та нар яагаад эрүүл мэндэд юмс аюулгүй байдлыг хадгалдаг юм бэ, хамгаалдаг юм бэ гэдэг яриа одоо үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол би эрүүл мэндийнхаа зориулалт одоо тий рискийг тооцож өвдөн гэсэн үг биш. Эрсдлээ тооцож, ирээдүйд эрсдэлтэй байх магадaltaй байгаа учраас энэ нийгэм зориулт нь эрүүл мэндийн зориултаар мөнгө хадгалсан. Тэгээ би одоо хүүхдүүдийн ирээдүйн боловсрол хөрөнгө оруулалт хийх ёстой. Манай хүүхдүүд өнөөдөр багада ямар брэнд явуулсан өсөж байгаа нь тэдний хувьд л ерөөсөй чухал биш буюу тэд нар өнөөдөр ойлгохгүй байгаа. Ирээдүйд тэд нар харин аль сургууль сурахаас хамаарч дэлхийн ертөнцийг одоо харах өнцгөө яаж амьдралыг хардгаас хамаарч тэдний ирээдүйн ажиргалтай амьдрал тодорхойлогдно. Илүү их боловсралтай байдал энэ нийгэмдэр илүү үн цэнтэй гэдэг нь одоо батлагдж байгаа. Тэгэхээр би хүүхдүүдэд гадны маш сайн боловсрал эзэмших сургууль сургамаар. Тэгэхээр надад мөнгө байгаа юу гэсэн асуулт шүү дээ. Тэгээс багт чинь би ч юм уу хүнээс тохиргүй хоолсон гэдэг өнгөрсөн социализмын үеийн нийгмээс арчилсан одоо юу зах зээлийн нийгэм рүү шилжижсэн үеийн ээж аавын боловсрал хүмүүжил тэдний үзэж хаа туусан амьдралын заавар зөвлөгөөр явахад тохиромжгүй шүү дээ. Бид нар тийс өөр ертөнцид амьдарч байна. Цаг хугацаа, технологийн 900 тэ одоо юу гэдгийг сэргээгт хэрчим хүчний тухай ойлголт. Тэгээ хажуугаар нь одоо AI гэдэг одоо яригдж шүү дээ. Хиймэл оюун ухаан гэдэг. Би тийс өөр ертөнц рүү өөрийнхөө ирээдүйн хүүхдүүдийг явж байгаа. Бид нар тэднийг илүү сайн боловсралтай болгохын тулд илүү их бид нар төлөх ёстой. Тэгэхээр зарчим би зориулалтын дагуу мөнгө хадгална гэхэлэр эрүүл мэндтэй хүүхдүүдийн боловсрал тэр даашаа өөрөө ч гэсэн залуу учраас өөрсдийнхөө гэр бүлийнхаа боловсрал тэгээ бид нар бас ингээд аялал хийх хэрэгтэй юм байна. Аялах хэрэгтэй гэдэг аялал гэдэг. Ингээд зорилгоор биш зорилго гэхэлэр нөгөө хугацаанд тусаад зорилгын мөнгөнд хүрчгэлээр үрчээд нь шүү дээ. Харин зориулт гэхэлэр тэрэнд ингээд зориулсан мөнгө байлгаж яг тэр хідэн төгрөг болж иж хүүхдийн боловсролт хэрэгтэй гэдгийг би мэдэхгүй учраас би хідэн төгрөгтэй болж иж миний амьдрал аюулгүй эрүүл амьдрал гэдгийг би мэдэхгүй учраас цаг үргэлж шинэ өвчин гарч ирэх магадaltaй учраас ингээд нөгөө нэг зориулалтын дагуу тий одоо амьдралын маань чанараа сайжруулах нэг мэдхэд би амьдарч байгаа хэрэглээний одоо цахилгаан тоног хэмжээний эвдэрх юм уу эсвэл хуучрах юм уу тий ингээд засвар авах ёстой болох юм уу. Тэгэхээр би энийг яг ирээдүйд хэдэн дөрөв надаас гарахыг би мэдэхгүй учраас зорилгоор мөнгө хадгалахгүй зориулалтаар хадгалах буюу ингээд өөрийнхөө анхны 10 сая 15 сая 20 сая гэдээ ярьжсэн тэр мөнгийг шууд хувааж эхэлсэн. Ингээд хуваачглаар хүн нөгөө зориултаас бусад нөхцлөөр үрж чаддгүй юм билээ. Тэгээд өөрөө өөртөө ийм хориг саад үсгэсэн гэсэн үг байна. Маш сонирхолтой хэлбэр байгаа юм тийм. За тэгээд дараа нь ясан бэ гэхээр энэ одоо 5% амьдрахыг хичээ гэдэг юм дүрм. За би энийг та бүхэнд тайлбарлахад нэлээ эвгүй учраас би нэг нэлээ сүүл рүү тайлбарлая.
За одоо бол гэхэлэр бүгдээрээ шууд гол одоо асуудал буюу ингээд хувааж эхэлсэн тий. Мөнгөө ингээд зориултын даа хувааж эхэлсэн. Тэр хуваагдал явагдахаас өмнө хөл 6 данс гэдэг би өмнө сая 6 дансны аргын талаар ярьжсэн. Тэр дансныхаа талаар та бүхэн товчгоо мэдээлэл хуваалцахад за одоо яг энэ дэлгэцнээр ингээд харагдаж байна. Хэрэглээ гэж байна. Хамгийн богино хугацаанд мөнгө байрших данс буюу хэрэглээний данс. Тэгэхээр хэрэглээний дансны тэр доор нэг гахааны зурагтай эргэлтийн хэсэг байгаасаа. Тэгэхээр заавал жижигхэн эргэлтийн доод суурь мөнгөтэй бай гэдэг. Би өмнөх лекцнэр ярьжсэн. Заавал доод суурийн мөнгөтэй байлга гэдэг дүрмтэй энэ дансыг хэрэглэсэн. Дараа нь хадгаламж. Хадгаламжийн хувьд бол энэ данснууд ингээд тайлбарлах юм бол энэ данснууд бүгдээрээ өөр өөр ингэсэн бүгд хугацаатай хувилбартай хадгаламжууд байна. Ер нь бол хугацааны хувьд бол мөнгө бидэрт орж ирээд хэр удаанд бидний дансанд байх вэ гэдэг л асуулт хэрэгдэх юм байна л та. Хэрэглээний данс бол хамгийн богино хугацаантай мөнгө байршдаг данс. Энэ бол ингээд сарда яг өдөртөө гараа авчдаг данс. Бараг өдөр те, бараг ингээд 10 минут 20 минут болдго юм уу те. 10 минут 20 минут хадгалагддаг юм бол гэсэн үг шүү дээ те. Ингээл дуустдаг данс гэсэн үг. Дараагийнх нь хадгаламж бол хамгийн урт хугацааны хадгалагддаг данс. Энэ болохоор таныг томрох, амьдралаа сайжруулах гол цөм хэсэг гэж одоо үздэг буюу таны амьдралыг тэлдэг буюу те хүчрхэг болгодог данс гэж би өөртөө тайлбарладаг. Тэгэхээр одоо 3 дахь нь болохоор зээлээ төлөх данс гэж. За энэ бол хадгалагдах зарчмаар одоо ипотекийн зээл ярьж байна те. Сард нэг удаа гаргадаг данс. Одоо ингээд би 25-нд ипотекийн зээлийг төлнө. Тэгэхээр энэ бол яг нэг удаа л зарцуул одоо төлөгддөг юм данс байна. За тэрний дараагаар бизнес данс гэж байна. Бизнес данс бол орлого тэлэх зорилготой данс. Гэхдээ энэ өөрөө эрсдэлтэй байдаг данс. Яагаад гэвэл бизнес дампуурж магадгүй. Өнөөдөр ковид гарлаа. Хүн болгон бодоогүй байсан бизнесүүд нь дампуурж байгаа. Айгүй олон жижиг дунд бизнес эрхлэгч нар байгаа шүү дээ. Уг нь бол энэ бизнес биднийг тийчээгээд амьдралаа аваад явна гэж бодож исэн чинь гинт ингээ бизнес нь дампуурж байгаа юм зөндөө байна. Яана одоо тий. Тэгэхээр энэ бол бизнес данс бол орлого тэлэх зорилготой нөгөө талд эрсдэлтэй байдаг данс. Гол дүрм нь юу юм бэ гэхээр бизнес данс томрох тусмаа бизнес данснаас өнөөдөр юу гэдгийг сарын ашиг нь 10 сая, сарын ашиг нь 20 сая ороод ирэнгүүт шууд амьдралдаа оруулж болохгүй гэж би бол дүрмээр үздэг. Харин ямар дүрм хэрэгжүүлдэг гэхээр би хэдэн төгрөгийн сарда хэдэн төгрөгийн өндөр орлого олсон ч бай, бага орлого олсон ч бай, би тогтмол цалин авах хэрэгтэй. Тэр тогтмол цалин маань гол нь тогтмол байх хэрэгтэй. Хоёрдугаарт бол тэр одоо өсөх хэрэгтэй тий. Би анх бол сард 250-ыг номын зохиолч гэж авдаг байсан. Одоо би саяыг номын зохиолч гэж авдаг болсон. Тэгэхээр би бол тогтмол өсөх зорилгоор энэ дансанд бизнес эрхэлд одоо энэ дансыг хэрэгжүүлдэг гэсэн үг. За тэгэхээр бизнес данс бол бас өөрийн гэсэн хоримтлалтай данс. Тэгэхээр та нарт тэр тэмдэглэгийг нарж явах нэг дөрвөлжин жижигхэн зурсан тэмдэглэгээ. Юу вэ гэхээр хадгаламжийн данс болоод бизнес данс хоёр бол одоо урт хугацааны хадгаламж гэдэг ийм дансыг дотроо тусдаа нэмээд үүсгэсэн байгаа гэсэн үг. За уучлаарай. За тэгэхээр дараа нь болохоор аялын данс байна. Тэгэхээр энэ аялын данс яадаг юм гэхээр хагас жил буюу улирлаар хадгалагддаг данс гэсэн үг. Би улиралд аялал хийж магадгүй. Би эсвэл одоо хагас жилдээ нэг удаа аялж магадгүй, эсвэл жилдээ аялж магадгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол ийм 3 нөхцлөөр л энэ зорилттой данс гэсэн үг. Тэгээ энэ дансанд болохоор өнгөрсөн хугацаанд яасан гэхээр одоо ковид гарсан учраас Монголд аялсан. Тэгээс юу $1000 аялсан. Уг нь би $3000 цуглуулсан байсан. Сайн өнгөрсөн 7 сард аваад аялал хийсэн. Бензиний зардал тэгэл аялсан газруудынхаа хоол хүнс хэрэглээ гэдэг ингээд аваад явсан. Бүр айгүй олоолаа аялсан. За нөгөө талд хамгийн сүүлд болохоор тэр 6 цэнгэлийн данс. Энэ бол тогтворгүй хөрөнгөлөлттэй данс. Аялын дансны хугацааг аваад үзэх юм бол бид сая хугацаагаар ярьлаа шүү дээ. Энэ бол нэгээс улирлт хэрэглэгдэх буюу хамгийн багадаа 3 сард нэг удаа гардаг. Эсвэл жилд 2 юм уу нэг удаа гардаг ийм данс байна. 6 цэнгэлийн данс бол одоо яста хамгийн хэцүү тогтворгүй хөрөнгөлөлттэй данс. Энэ хэрэглээний дансыг бодоход одоо арай гайгүй. Яг л хэрэглээний данс бол өдөрт хоол хүнс хэрэглээгээд бүх юм бол байнгын явагддаг. Харин 6 цэнгэлийн дансны хувьд бол энэ одоо жишээлбэл 7 хоногт нэг удаа байх магадaltaй тий 5 дахь өдөр ч юм уу. За ингээд 7 хоногт эсвэл сард гэдэг ингээд зэрэг одоо хэрэгцээтэй тэмдэглэлт өдрүүд ямар өдрүүд байгаа юм те баяр наадам гэдэг те яг ийм чиглэлээр ингээд ашиглагддаг учраас хоримтлуулж агаад тэгээд ашиглагддаг ийм данс гэсэн үг. За энэ болохоор ингээд 6 данс бол өөрөө
яг тодорхой хугацаагаар мөнгө хадгалагддаг гэсэн ийм одоо системээр яригдах нэ. За үүний дараагаар түр данс гэдэг нэг юм дансууд байдаг. За би та бүхэнд энэ хадгаламжийг яаж тэр олон данс сая үүсгэсэн тухай ярьлаа штэ. Миний одоо жишээлбэл данс бол одоо хадгаламж жишээлбэл тий 15 саяхт ингээ хуваагдсан гэж байна шүү дээ. Хуваагдахдаа би одоо юу гэдгийг шууд эрүүл мэндийн данс гэж нэг данс үүсгээл. Тэгэл энэ болгонороо мөнгөө ингээ бүгднийг хуваач хийх юм уу гэж хүмүүс мэдээж асуу. Миний хувьд ямар одоо арга хэрэгэлдэг гэхээр саяны тэр нэг олон данс руу мөнгө хийхийн тулд түр данс гэдэг хадгаламжинд нэг юм картын дансыг түр данс гэж байна. Би бол хаан банкн дээр бол хэрэглээнийхээ картны дансыг хэрэгэлдэг. Харин худалдаа хөгжлийн банкн дээр бол хадгаламжийн дансыг байршуулдаг. Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн данс руу тэр одоо эрүүл мэндийн данс, боловсролын данс, за тэгэл одоо ингээд аялал маялал зөндөө олон данс шүү дээ. Энэ рүү бүгд рүү ингээ мөнгө гүйлгэж хийдэг юм уу гэж хүмүүс асуудаг л да. Яг тэгхгүйгээр хамгийн дөрөнд өөрийнхөө орлогыг шууд эхлээд түр данс руу шилжүүлдэг гэсэн үг. Тэр түр данс нь өөрөө дараа нөгөө дуулуургаа цуглуулж агаад одоо менеж хийдэг гэсэн үг. Тэгэхээр хүмүүс одоо асуудаг байхгүй. Ингээд бага орлоготой хүн бол тэ 100 мянган төгрөг боллоо гэхэд 50%-ийн буюу 50 мянган төгрөгөө саяны энэ олон дансууд руу хуваана гэхлээр айгу тийм утгагүй хэцүү тэ юм болох гээд шүү дээ. Тэгэхээр жижиг мөнгө, бага мөнгө хамаагүй ингээд тэр түр данс руу хоримтлуулаад цуглуулад байл гэсэн үг байхгүй. Ингээд миний хувьд бол хадгаламжийг тэр олон өндгийг олон сагсанд хийдэг энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд орж иж байгаа орлогынхоо нөгөө хадгалж байгаа хувийг ингээд цуглуулаад байдаг нэг данстай гэсэн. Энэ данс нь цуглуулж жагаад дараа нь энэ данснасаа хуваарлтын гэдэг. За ингээд хадгаламжийн хэсэг дээр түр данс байрладаг. Бизнес хэсэг дээр ч гэсэн түр данс байрладаг. За тэгээ хэрэглээний дансанд доод цуур гэж бас байдаг. Тэгээд энэ доод цуур бол бас өөрөө хадгаламжийг аюулгүй байлгадаг нэг юм одоо хэсэг гэж би танах тур байсан тийм ээ. За одоо энэ болохоор бид нар бодиттой нэг кейсэн дээр яриад үзье те. Коронагийн үед ингээд данс хэрхэн ажиллах вэ гэдэг дээр би та бүхэнд яг кейс харуулах гэж байна. Харилцах данс маань яг өнөөдрийн байдлаар бол доод цуур нь 600 мянга байсан. Тэгээд энэ яасан гэхээр би хэрэглээндээ 150 мянга буюу нийтдээ 750 мянга байсан. Би хэд өдрийг яриад байна гэхээр өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр коронагийн гинтийн одоо жишээлбэл энэ хөл хориг үүссэн тийм ингээд өвчин тархачлаа гэдэг. Тэр үед өглөө ажил дээр очиод тэр өдөр ингээд хэд хэдэн ажил төлөвлөгдсөн байсан. Гэтэл тэр ажил гинт цуслагдсан. Яг тэр үед миний дансанд 750 мянган төгрөг байсан. Гэтэл 750 мянган төгрөгнийхөө би юу гэж харж байсан гэхээр доод цуур нь 600 мянга, харин 150 мянган төгрөг нь надад байгаа мөнгө гэж харж байсан байхгүй юу? 150 мянган байгаа мөнгө гэж харж байсан. Тэгэхээр одоо чи түрүүн би та нарт нэг дансанд харуулсан шүү дээ. Одоо хэрэглээний дансны энэ доор нь хаана харагдаж байна? Зураглал дээр гахааны нэг юм эргэлт хэсэг. Энэ юу вэ гэхээр нөгөө нэг доод цуур заавал үлдээ гэж яриад байсан ойлголт чинь байна гэсэн үг л дээ. За ингээд гэтэл би өдөр коронагийн үед тэрнээс хойш одоо ингээд 7 хоног 8 хоног болчихлоо шүү дээ. Ингээд хөл хорионы. Би хадгаламж руугаа тэг шууд хүрэх байсан уу тий. Шууд одоо ингээд орлого зогсчлоо. Одоо хадгаламжинд байгаа мөнгнөөс энэ бүх нийтийг хамарсан гамшигын үед бол мөнгө хэрэглэе гэд мөнгө хэрэглэх байсан үг үгүй. Тэр үед ингээд танаад жоохон хүрээд эхэлсэн. Одоо ингээд бүх нийтийн ханиадны асуудал бас давхцаад байна шүү дээ. Тэгээ хүүхдүүд маань жоохон ханиалах гэдсэн. Тэгэл одоо эхнэр бид нар ингээд би ийм авах хэвээр ядчил ингээд уурын аппарат авах хэрэгтэй гэж одоо уурын аппарат авъя гэд. За ингээд уурын аппарат нь ойролцоогоор 100 мянган төгрөг юм лээ. Би тэгээ эм тан авсан уурын аппарат авсан хүнс баг зэрэг цуглуулах шаардлагатай бас яг тэр хүмүүс бөөнөрөө ингээ овоороод хүнс авах гээд дайрчдаг учраас тэр үед манайх уусаа хүнсээ авах ёстой болж исэн үеэсэн. Ахта мах бол ингэж овоолж аваагүй. За энэ үед би юу хэрэгэлсэн бэ гэж байгаа. Хадгаламж руу ороогүй. За ингээд хадгаламж руу орохгүйгээр өөрийнхөө нөө доод цуураас хэрэглээд ингээ нөө 600 мянгаас хэрэглээд явсан. Одоо миний хэрэглээний даасанд доод цуурын 200 мянга үлдсэн байна. Учир нь хэм бол би 8 хоног зөвхөн өөрийнхөө одоо хэрэглээний дансаар би хадгаламж руу орохгүйгээр ингээ амьдарч болоод байна гэдгийг энэ систем маань надад яаж тусалсан бэ гэдгийг харуулж байна. Буюу мөнгө олон сагсанд хийдэг энэ систем ямар ашигтай юм гэдгийг би танад коронагийн үед яаж хэрэглэж байгаа талаар хуваалцж байна гэсэн үг л дээ. Дараагийнх нь бол хэрвээ одоо тэгвэл ингээд надаас асууна. Хэрвээ ингээд харилцах дансны чинь мөнгө ингээд одоо 200 мянга чинь 300 одоо 200 200
дуусчлаа. Тэгээ өнөөдөр би бас ингээ хүнс авна штэ. Өчигдөр манай хүүхдийн төрсөдөр болоод би төрсөдрийн бас бахан хүнс аваад ингээ багасаад ийм болчихж байгаа. Эн чинь бол гинтийн зарлууд гэсэн үг штэ. Тэгвэл би яах вэ гэж. Одоо ингээ сарын 25 болж байна. Би өөртөө бизнес данснасаа цалин тавьдаг байхгүй юу? Тэр цалин маань орж ирэх гэж. Би өөрийнхөө данснаас өөртөө цалин тавьдаг учраас би дахиад хадгаламжруу орохгүй байх 2 дахь надад дахиад алхам байна гэсэн үг. Сар бүр бизнес данснасаа цалин авдаг. Одоо би ингээд 1 саяыг авна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний данс сая 4-өөр цэнэглэгдэнэ гэсэн үг. Гэтэ би тэрийг дахиад 50%-ийг нь хадгалдаг систем рүү хадгалаад уг нь бол 50% хадгалдаг. Одоо энэ онцгой нөхцөл учраас би бага хуваар хадгална гэж бодож байна. 20% ч юм уу 30% хадгална гэж бодож байна. Ингээд үлдсэн 700 мянга ч юм уу тэр мөнгөөр ингээд амьдралынхаа одоо үлдсэн хоногудад юу гэдэг нөгөө нэг энэ коронавигийн энэ хөл хорионы үед яаж хүрэх вэ гэдэгтээ менеж хийн гэсэн. 3 дугаар хэрвээ үнэхээр энэ цалин тавьдаг данснаас авсан мөнгө маань хүрэхгүй вэ гэж бодъё те. Ингээд миний энэ хөл хорионы үед ингээд зардлууд гар хүрэхгүй вэ гэж бодъё. Хэрэг тэгвэл яах вэ гэхээр би түрүүн би танарт хадгаламж руу мөнгө хийж ягаад дамжих данс гэж байдаг гэж ярьсан шүү дээ те. Хадгаламж руугаа хийхээсээ цаашаа ингэж хуваарлж хийхээс өмнө одоо дамжих данс руу эхлээд мөнгнүүд худалдаа хүчний банкны тэр данс руу шилжүүлчихдэг. Тэр данснаас цаашаа нөө эрүүл мэнд гэж ингэж хуваагдаж ордог гэсэн. Би нэг сүүлд нь илүү сайн танарт дэлгэнгүү тайлбарлаж танилцуулна. Тэгэхээр энэ дансанд өнөөдөр ойролцоогоор хэд байна гэхээр дахиад энд 400 мянга орчим байна. Юу юм гэхээр дамжих данс ямар зорилготой юм бэ гэхээр хэрвээ одоо ингээд эрүүл мэнд өвдөх гэртээ ингээд байж идэлтэй гэмтэх юу гэдэг ямар нэгэн жижиг сажиг одоо ч хэлэл юм мөнгө төгрөгтэй холбоотой хэрэгцээтэй асуудал үүсэх юм бол энэ дамжих данс өөр эрүүл мэндийн бол төлөө бол гарч болдог байхгүй. Тэгэхээр би хадгаламж энэ бол хадгаламжийн нэг хэсэг нь мөн. Хадгаламж гэдэг чинь нэг юм том л зүйл байгаа болохоос нэг нийтлэг том олон данслал агуулсан зүйл байгаа болохоос биш. Ганцхан нэг юм дансанд мөнгө байдаг. Тэрнээсээ мөнгө аваад оруулаад гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр энэ дамжих данс хугацаагүй хадгаламж биш картанд байдаг мөнгө. Тэгэхээр энийгээ цаашаа тэр хуваарлдаг. Хуваарлах цаг нь арай болоогүй байсан. Тэгээд энэ данснасаа болохгүй л авч тэр эрүүл мэндийн асуудлыг шийднэ гэсэн. Сүүл би энэ данснаас ямар мөнгө авсан юм гэхээр манай их нэрийн шүд өвцөн учраас шүдний эмчилгээнд нь мөнгө өгсөн. Манай охтууд бас шүдээ үзүүлэх шаардлагатай болсон. Тэгээд эмчилгээнд нь мөнгөний данснаас гарсан ойролцоогоор 400 300 мянган төгрөг гарсан. Энэ данс нь мөнгө хөрөмтлөж байгаа цаашаа хадгаламжууд руугаа орж хуваарлагддаг гэсэн. Тэгэхээр энэ дамжих данс өөрөө буцаж мөнгө гаргаж болдог. Гэхдээ тэр нь яг ямар зориулалтаар вэ гэдгийг бол та бүхэн ойлгосон баг. Хизээч хүнс авах зориулалтаар биш. Хизээч өөртөө гоё одоо брендийн хувцс цагтай өмсгөл зүйсгэл авах зорилгоор биш гэсэн үг байна. За сүүлд нь болохоор хоригдлын багц хэрвээ ингээд үнэхээр би мөнгө хэрэгтэй болоод санхүүгийн асуудал үүсээд одоо энэ хөл хорой асуудал үүсгээд байх юм бол хоригдлын багц буюу одоо нөгөө нэг яг цаашаа жинхэнэ хадгалсан хоригдлынхаа олон данснуудынхаа нэг дансаас ингээд авч тэр эрсдлийн данс гэдэг данс байдаг. Тэр дансаасаа мөнгө авч ингээд амьдралдаа хэрэглэнэ гэдэг ийм систем рүү орно гэсэн үг байна. За одоо тэгвэл дараагийн зүйл энэ болохоор ингээд би олон дансны арга зүйн талаар яриад байна шүү. Зээлийн байртай. Өнөөдөр манайх одоо миний амьдарч байгаа байр одоо 2 жил болж байна баг тийм. Бид нар 90 сая төгрөгийн 90 гаруй сая төгрөгийн зээл авсан. Тэгээ ипотекийн зээл сард 800 мянгаыг төлдөг. Тэгээ тэр 800 мянгаыг төлөхийн тулд одоо ингээд корона гарчлаа. Хүмүүс хамгийн их проблем ярьж ирсэн зүйл хэсэг юу байсан гэхээр одоо ингээд ийм мөвчин гарчлаа шүү дээ. Одоо тийг яах юм бэ? Тэгээ ингээд зээлээ яах юм бэ гэл. Тэгсэн чинь сая ингээд зээлийг хойшлуулъя гэдэг ийм юунууд ирж штэ тий. Ингээд давж хүчин зүйлс учраас. Гэхдээ миний хувьд ямар одоо системийг хэрэгжүүлсэн юм гэхээр зөвхөн энэ коронавитой холбоотойгоор биш. Хэрвээ надад ямар нэгэн өвчин зовлон би ингээд ажил хийхгүй байх нөхцөл үүсэх юм бол яах вэ гэж. Зээл бол зогсохгүй. Орлого бол зогсно гэсэн үг шүү дээ тэр үед. Тэгэхээр би тэр үед энэ зээлийг тогтмол төлж болдог ямар систем үүсэх вэ гэж ажил бодсон. Тэгээд ингээд төлөлтийн данс гэж зээл төлдөг данс байдаг. Одоо ипотекийн зээл төлдөг дансыг төлөлтийн данс гэж. Энэ 25 төлдөг, 800 төлдөг. Одоо энд би яг өнөөдөр энэ төлөлтийн дансанд одоо сая 200 мянга цугларсан байна. Тэгэхээр 800 өгнө гэдэг чинь надад цаана дахиад 400 мянга тий илүү хадгалагдчихээн гэсэн үг байна гэсэн. Тэгэхээр тэр 400 мянга хаашд ордог гэхээр төрүүлж алхах данс гэж тэр цаана дахиад нэг данс байгаас тэр данс руу ордог. Тэгэхээр тэрэнд нь 2933 мянга гэдэг чинь энэ дээр 3 сая 300 мянга гэдэг чинь одоо сард 800 төлдөг. Тэгэхээр 3 сар бол
24, 4 сар болохоор 32. Бараг би 4 сараар зээлээсээ төрүүлж алхаж байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр 4 сарын хугацааных буюу өнөөдөр бол 11 сарын төлөлт явагдана. 12 сар, 1 сар, 2 сар, 3 сар. Би 3 сар хүртэл ипотекийн зээл дээр толгоо өвдгүйгээр ямар ч орлого байхгүйсэн ч гэсэн хамгийн том гарч байгаа зардал буюу зээлээ төлөөд байж болохоор байна гэсэн үг байх юм шүү дээ. Тэгэхээр энэ миний үүсгэсэн системийн маань хамгийн том давуу тал буюу орлогоо, мөнгөө, хуваадгийн том ач холбогдол одоо энэ ашиг тусны энэ дээр харагдаж байна гэсэн үг. За тэгээд 6 цэнгэлийн данс 130 мянга байгаа юм байна. Тэгээд цаана хорим хийхээр төлөвлөж чад сая төгрөгийн данс авна. Бүгд яасан бэ гэхээр нөгөө орлого орж ирэнгөө хуваарилж хийсээр байгаа л жижигхэн тусал мөнгнүүдийг чинь хуваасаргаал ийм систем болсон гэсэн үг. За ингээ бүр сүүлийн маш чухал хэсэг рүү орох гэж шүү бүгдээрээ. Хадгаламжийн багц данс гэж байна. За одоо миний хадгаламжин дээр ямар данснууд байдгийг юм бэ гэдгийг би танартай энэ дээрээс ингээ харуулъя. За энэ дээр бол дамжих данс гэж байна. Хамгийн түрүү хэлжсэн дамжих данс руу ихлэ мөнгө ордог. Дараа нь тэр дамжих данс нь риски ба баланс гэдэг данс руу мөнгө хийдэг. За тэр баланс гэдэг риск баланс буюу баланс гэдэг данснуудын хадгаламжууд юу юм бэ гэхээр түрүү надаас манай сургалтын сууж ирсэн хүн асуусан байсан. Одоо ингээ мөнгөний ханш өснөө, унна, долларын ханш өснөө. Энэ үед би мөнгөө яаж хамгаалах вэ? Тэ ингээд тэгэхээр хувьцаа авсан дээр үү, яасан дээр вэ? Үйл хөрөнгө худалдаад авсан дээр үү, яасан дээр үү гэдэг юм асуулт асуусан. Тэгэхээр би хадгаламжийг аюулгүй байлгадаг миний хамгийн энгийн аргыг та бүхэндээ зөвлөе. Тэр юу гэхээр та төгрөгөөр бүх мөнгө хадгалах хэрэггүй л гэсэн. Тэгэхээр бүх мөнгөө доллар болгох гэсэн үг биш. Саяны риск ба баланс гэдэг дансны юм бэ гэхээр долларын хадгаламж $3,000 энд ингээд хадгалагдсан байгаа. Тэр нь юу гэхээр миний бусад мөнгийг маань ханшийн зүргээс ингээ мөнгөний ханшуун, төгрөгийн ханшуунахад доллар өсөхөд тэр дундаас би мөнгөнийхөө үнц одоо хэдэн төгрөг алдахаас хамгаалж долларын дансыг баланс үүсгэсэн гэсэн үг. За тэгээд дахиад юаны бас данс байгаа. Тэн дээр 15,000 юан байгаа. Тэр бас ингээд бас төгрөгийн ханш уналтаас хамгаалж байгаа данс гэсэн үг. Ердөө гол зорилго нь тэр. Гэхдээ энэ бол эрсдлийн үед авч хэрглэж болох данс мөнгө гэж бас би үзэж хадгалсан. Дараа нь ачлалын данс гэж байгаа. Та нар харж байгаа. Хамгийн сүүл би энэ дансыг нээжсэн. Ээжтэй сар болгон тогтвортой ингээд халамж өгье гэсэн зорилгоор данс нээсэн. Тэгээд энэ данс 8 сараас эхлээд ажиллаад одоо ингээ 3-4 сартаа чиглэж сая ээж над руу хэд хоногийн өмнө ирээд яна ээжт нэг мөнгө авахгүй болчихлоо ажил зогсчлоо манайж өсч чинь тэгээд болгонд байдаг. Тэгээд би 200,000 төгрөг тэр одоо сар болгон тийм 200,000 шилжүүлдэг болсон. Одоо энийга нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Дөнгөж эхлээд удаагүй байгаа учраас энэ дансны хоримтлыг илүү сайжруулж ээжэд илүү том мөнгө өгдөг болно гэдэг ийм төлөвлөгөө системээр явдаг гэсэн. Энэ бол систем. За дараа нь аяллалын хоримтлал гэж байна. Аяллалын дамжих гэж байна. Аяллалын хоримтлал дээр одоо ойролцоогоор энд нэг 2,500-600 доллар. Аяллалын дамжих дээр нь сая ингээд нүүн үрээд тэг болгоцсон байхгүй энэ 3,000 байснаас нь. Тэгээ аяллалынхаа дамжихаас хэрэглэх гэж байгаа аялал руу явах мөнгөө татаж аваад тэрнээсээ хэрэглэдэг гэсэн. Ингээд аяллалынхаа дамжих руу баг мөнгөнд цуглуулж агаад аяллалынхаа одоо хоримтлал буюу удаан хугацааны дараа аялах юм бол тэр гэж өсгий гэдэг зорилгоор хугацаатай хадгаламж руу аяллалын хоримтлалын данс гэж нэрлэж байгаа. За тэгээд тэрний доор нь та нар ингээд их жижиг олон дансууд байгааг харж байгаа. Тоглоом 1, тоглоом 2, тоглоом 3 гэсэн. За энэ яадаг юм бэ гэхээр нөө эрүүл мэндтэй холбоотой данс гэсэн. Та нар тэр нэмэх гэж тэмдэглэсэн байгааг анзаарж байгаа бол нэмэх гэж тэмдэглэсэн. 10 сая төгрөг бол эхний тоглоом, 15 сая төгрөг хоёр дахь тоглоом, 20 сая төгрөг гэдэг бол гурав дахь тоглоом буюу ингээд 3 тоглоомын систем рүү ороод явж байна би. Энийг би 10 болтол тоглоно гэдэг юм төлөвлөгөө гаргацсан байгаа. Тоглоом ахих тусмаа 5 сая өсөлтүүд хийнэ гэсэн. Гэхдээ энэ бол 2 дугаар тоглоом доллараар, 3 дугаар тоглоом төгрөгөөр, 4 дугаар тоглоом доллараар гэдэг ингээд систем нь бас төгрөг долларыг ингээд хослуулж тоглож байгаа гэсэн. За дахиад 3 хүүхдийн мандаас тэр доор харагдаж байна. Ахигжин сортонгоо бат ахиг гэдэг энэ боловсрал гэдэг номны зурагтай гурвууланд нь боловсролтон зэрэг мөнгө хадгалагддаг. Хөгжих гэдэг ингээд данс байна. Эхнэр нөхөр би хийцэн тий. Тэгэхээр энэ болохоор эхнэрийнхээ боловсрол өөрийнхөө боловсролд мөнгө хадгалж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд нийтдээ энэ дансуудыг тоолох юм бол 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 5 данс жишээлбэл энэ хадгаламжийн багц дотор байгаа байхгүй. Ойролцоогоор хэдэн төгрөг байгаа юм бэлээ. За 100 гараад байх, бараг 100 гараад. Тэгэхээр энийг юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ бол нэг дүнгээр ингэ байж исэн бол үрэх байхгүй. Үрчин шууд одоо за одоо хэргэлчээ, энэс түр жоохныг авчээ, чухал юм чи хэргэлчээ.
Гэтэл яга өргөдгөө юм бэ гэхээр энэ бүгд өөрсдийнх нь зориулттай байдаг учраас бизнес дансны систем бас яг адилхан бизнесийн хадгаламж, багцсан данс гэж байна. Энэ дээр дамжих хуримтлал байдаг, шин төсөлд зориулсан мөнгө байдаг, эргэлтийн хэсэг гэж байдаг, онлайн сургалтынх байдаг, 7 дахь данс гэж бас байдаг. Хөгжүүлэлт буюу ном хөгжүүлэлт гэж орчуулгын дансны мөнгө байдаг. За тэгээд тэр доор бас дахиад нөгөө түрүүний ярьжсэн тоглоомын системийн данснууд байна. Ойролцоогоор 90 сая орчим. Яагаад ингэ ийм арай бага байна гэхээр би өмнө энэсээ ногдлаа шиг авч ийн гээд машин худалдаад авцсан. Тэгэхэд энэ өнгөрсөн 7-8 сарын үед машин авцсан 50 саяын татаа авалт хийсэн. Уг нь бол эн чинь 140 сая орчмын систем байж байсан юм байна. Ингээ бодоход. За энэ бол ийм зүйл ярьж байна. Тэгэхээр ингээ сүлд нь та бүхэн мэдээлэл хуваалцахад бол өвлийн өвгөний ууд нэг том харагддагч түүнд олон хүүхдийн бэлэг байдаг. Бүгдээрээ мэдж байгаа. Яг тэрнтэй адилхан хадгаламж нэг данс мэт харагддаг боловч түүнд зориултаар ялгарх олон данс байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд бол түрүүний харуулдаг энэ 5% байна. 5% гэдэг бол та илүү багаар амьдрахыг хичээх тусмаа таны их орлого орж байгаа үед 80-аас 90% би хоёр юм дээр зөвлөсөн. Их орлого гидий их орлого олсон үедээ бол та 80-аас 90% хадгалаараа гэдэг энэ зөвлөмж. Харин хамгийн бага орлогоор амьдрах гэж буюу 5% амьдрахыг ирмэлзээрээ таны 5% чинь бусдын за 500%-аас их байх тийм зүйлийг зорж бизнес хандах юм бол, хөдөлмөрт чанарт хандах юм бол, санхүүгийн сахилга батад хандах юм бол бид нэр амьдралаа ирээдүйд илүү сайн системийг, илүү сайн одоо санхүүгийн суурийг, эдийн засгийн хүчин чадал хөгжлийг нийгэмдээ бид нар авчрах боломжтой гэдэг хэлий. Ингээд би одоо бол 40 дансны систем хэрэгжилж байна. Энэ данснууд бүгд хадгаламж гэдэг ерөнхий нэр байдаг боловч хадгаламжийн дотор тийм олноор зориултаар ангилагддаг, өндгийг олон сагсанд хийсэн ийм аргачлал хэрэглэгддэг юм байна гэдгийг хуваалцъя. За тэгээд өнөөдрийн 2 өдрийн лекцэн дээр би маш чухал мэдээллийг танд маш гоё боломжоор хямдхан хуваалцсан шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд амьдралдаа хэрэгжүүлээрэй. Дараагийнхаа одоо энэ ингээд 2 лекц маань дуусч байна. Лайваар бүгдээрээ энэ 7 хоногийн өнөөдөр 5 дахь өдрөөр дүүртэх нь эх 7 хоногийн нэгтгэж ч юм уу эсвэл амралтын ханх бүтэн сая өдөр ч юм ингээд уулзъя, би цагийн тоглож байгаад оруулъя. Тэг хичээлээ сурсан зүйлээ та бүхэн коммент хэсгээр бичиж хуваалцаарай гэж хүсье. За баярлалаа.